Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоо. Гэр бүлийн радио том өрөө нэвтрүүлэг танд эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд нэгдүгээр студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизугийн хамт та бүхэндээ том өрөөний өнөөдрийн сэдвийг хөндөд бэлэн болсон байна. За тэгээ бидний бас нүүр царайг харж тийм ээ. Янз бүрийн халдаануудыг харж энийхийг хүсвэл шууд царай харахыг хүсвэл Facebook хуудастай шууд Кириллээр гэр бүлийн радио 104.5 гэж бичээд биднийг харах боломжтой. Бидэнтэй холбоо ойр хуудас 9986 1045. Тэгээ манай буудан дээр та бүхэн бас давтаа морилоорой. Чи яагаад ажиглаад байгаа вэ? Тэгээд бидэртэй гоё өнөөдрийн сэдвэр гоё буу халаараа тий. Санал бодлоо хуваалцаарай. За яг л гэртээ байгаа юм шиг буу алцгаа юм дээр. Өнөөдрийн сэдв юу вэ? За. Өнөөдрийн сэдв Заяа биш би танилцуулах. Эрika танилцуулах гоё ахаа. Тэгээд юу 3W1045 цагийн минь өнөөдөр заяаг барьж идэх нүгээс 3W1045 цагийн минь нэг мартаж болохгүй шүү. Тэгээ 3 очроог мэдэхгүй юм байна. Манайхан 3W Очрооч гэдэг байгаа цаг юмнаар бөмбөрцгийн болон бүр байсан те. Энэ аягүй гоё хэлэгддэг чинь чиний те. Бөмбөрцгийн болон бүр байсан гэ те. Сонсох боломжтой шүү. Бөмбөрцөд болон www цаг 1045 цаг юм байна. Одоо тэгэхээр юу байхгүй. Өнөөдөр бид нэр ярих сэдвтэй холбоотойгоор юу яа бид шар үлэг тэмцээ зарлахаар болсон. Найруулагч маань шарыг оруулж ирнэ үү? Юу яриад байгаа юм бэ? Шүү дээ одоо. Өнөөдрийн сэдв болохоор ийм байхгүй юу? Шууд бэлэнтэй. Та хурмаа хийсэн үү гэдэг одоо сэдвээр бид нар ярих юм. Тэгээд Пол асуулт нь болохоор юу байгаа вэ гэхээр заавал хурим хийх ёстой юу? Гэрлэлт гэр бүл болох хурим хийх гэдэг хоёрыг тусад нь авч үзэх юм уу? Эсвэл нэг юм уу? Тэргээ те. За нэг юм ч биш л бах л да. Одоо тусдаал юм шиг болохоор л ингээл тусдаал яригадаад байгаа байлгүй те. За ингээд энэ тухай ярив. За хурмаа хийсэн юм уу очроо? Би бол хурмаа хийсэн. Тэ хурмаа хийхийг бол чухал гэж тооцож байгаа. За яагаад вэ гэхээр нэг 20 мэгт чи бие биендээ одоо амлалт өгөөд гэрээ байгуулад тэгээ насан турштай хамтдаа гэж олон юм болдог штэ. Тэрийгээ хамгаалж яах гэсэн үг штэ. Олон гэрчийн өмнө аахгүй. Найз нөхдүүд нэр нь аав ээж худургууд бүгд энэ тэр олон гэрчүүдийн өмнө битээр одоо хүн хөлтлөө бие хайрлаж явах болно гэдэг амлалтыг тэр гэрчгүүгээр амьдрж болно. Амьдраа явж болно. Гэхдээ нэг хамгаалт нь жоохон цаад далд юм нэг хамгаалтанд сул واخхой. Одоо салахад салуу салчээ гэ. Заримдаа үнэхээр гэр бүл болоо хурмаа хийгээд олон гэрчийн өмнө хурмилцсан байлаа гэж бодоход дараа нь салах юм нөхцөл үүслээ гэж бодоход бид нэр тэр олон хүмүүсийн өмнө юу гэж гэрчлээ гэдэг бас бодох нь өөрөө нэг хамгаалтын нэг хэсэг болж байгаа байхгүй. Тэгэхээр хурим гэдэг бол маш чухал зүйл гэж би бодож байгаа. Тэгээд за тийм байна. Хурим хийх ёстой юу гэсэн чинь нэг хүн үгүй гэж хариулт өгсөн байна. Их сонин. Инх заяа болтой. Үгүй шүү дээ бид гэж хэллээ. Үгүй тэгвэл энэ ямар ч нэг хүн үгүй гэсэн байна. Үгүй заавал мэдэн юм шиг шүү. Заавал юу биш шүү дээ. За яг заавал ёстой үгүй гэдэг талаар нь яхаас угаасаа тий асуулт нь угаасаа тэр байхгүй юу? Заавал ёстой мó гэдэг дээр тийм үгүй. Тийм үгүй. Би бол яг нэг шууд тийм үгүй заавал ёстой үгүй гэж хариулмааргүй байна. Зүгээр ер нь бол хурим хийх нь бол илүү давуу талтай. Юутэй ганцхан ихний хуримч биш. Ер нь юу ихний хурим бэ? Үгүй цаашлаад мөнгө хурим гэж мөнгө. Айлаа шүү дээ. Мөнгө хурим. Олон хурим хийж юм болов уу гэж. Чи битээ намайг ажиглаад та ийшээ. Үнцгэн тэгээд хараад. Харин үнцгэн тэгж таараад. Мөнгө хурим, алтан хурим гэдэг чинь бас бүр илүү чухал юм байлээ. Тийм шүү дээ. Хамгийн анхны хурим чинь чухал боловч мөнгө хурим, алтан хурим чинь бас чухал. Яагаад вэ гэхээр энэ амьдралын дайн багхгүй тулаан. Энэ явц чи олон асуудлууд гарна. Гэхдээ би хайрласаар хагаад одоо мөнгө хурмаа хийж байгаа хүмүүсийг сонсох юм бол маш олон зүйлүүдийг туулсан юмнуудаа гэрчилдэг байхгүй. Хэдэн жил болж иж мөнгө хурим блэ? Алтан хурим чинь бол 50 жил те. Тий, мөнгө хурим чинь 20 жил баха. Индранил хурим гэж 25 жил ч үлээ. Тэгээд дунд нь тийм янз бүрийн хормод байд юм билээ. Индранил гэж бас. Тэгээд яг бүгдийг хүмүүс хийдгүүл юм билээ. Тий, яг Монголд бол яг мөнгө хурим, алтан хурим гэж хийх ёстой. Яг тэгэхээр олон одоо ингээд би өвөө боллоо гэж бодоход алтан хурмаа хийлээ гэж бодъё. Маш олон ач зээнэртэй болцсон байгаа шүү дээ хүүхдүүд өдөргээд. Тэнгүүд тэдний амьдралаа элэг бүтэн байгаасаа л гэж би бодож байгаа. Тэднэртэй зориулсан элэг бүтэн байлгах зорилготой л одоо юм нөлөөлж байгаа л арга хэмжээ юм байгаа байхгүй зүгээр. Энгийнээс нь ярихад алдаршуулах ёстой зүйлийг алдаршуулах ёстой шүү дээ гэж байхгүй тий. Ер нь энэ өвөө эмээ хоёр минь ингээд энэ олон жил
хэцүү байсан ч гэсэн энэ замуудыг туулаад гараад ирсэн боломжтой байдаг шүү гэдгийг л харуулж байгаа гэсэн үг. За сонсогч маань бичиж байна. Хурмаа хийгээгүй л дээ. Гэхдээ 10-аад жил хамт амьдраа 4 болтлоо үржсэн энэ өндөрлгөөс эргээд харахад хурмаа яаж иж яагаад хийх л хэрэгтэй юм шиг санагддаг болчиход байна да гэсэн байна. Зөв хариулсан байна шүү гармаа. Тий. Хурим би болохоор тим гэдгийг сонгоцсон. Гэхдээ яг хурим хийгээгүй л болохоор танах одоо муу гэсэн юм бол биш гэж би бол хэлэх гээд байгаа шүү. Би бол яг ингээд өөрийнхөө нэг байр суурийг хадгалах үүднээс ингээд хэлж байгаа. Гэхдээ хурим бол заавал хийх ёстой гэж би бол боддог. Ягаад гэхдээ хүмүүс нэг хурмаа жоохон хоошин тавьчихдээ. Хурмаа хоошин тавьдаг хамгийн үндсэн шалтгаан нөгөө санхүүгийн байдал واخгүй юу? Яг үнэ. Санхүү бол бэлэн болоогүй байна гэдэг ингээд. Би бол энэ бол зүгээр шалтгаал байх гэж боддог. Битээр хурмаа ихтэй бол зүгээр 2 сая төгрөгөөр хийсэн байхгүй юу? Зүгээр л яг боломжиндоо тааруулаад ерөөсөө байгаа юмдаа тааруулаад хийх юм байна. Тий. Би тэр боломжиндоо тааруулж хийгээд тэгээ бүр ашигтай ажилласан шүү дээ. 600 мянган төгрөгийн. Ороо нэг орон дээр мөнгө тоолоо. 600 мянган төгрөгийн. Хамгийн гол нь хараа. Чи яга амаж юм гэдэг. Хамгийн гол гоё юм нь хараа. Үгүй яг гоё юм ч юу бах вэ? Тухайн үед ингээд амар олон хүмүүс шүмжилж исэн. Амар тотоо хийжлээ. Ингээд ингэх байсан байсан энэ гэдэг юм ярдээ. Тим хүмүүс үргэлж байд юм билий. Байгаа штэ. Амьдрал тэгээд нэг нэмэрч болохгүй юм байж жон гээл байж идэг. Гэхдээ бүр хангалттай 100 сая, 200 сая, 300 саяар нь хийсэн ч гэсэндээ байсаар л байв. Арай л их мөнгө зарлах. Гэхдээ тэгэхээр яг эркотерийг адилхан байгаа байхгүй. Миний хувьд бол бас яг ингээд нэг арх дарсгүй. Тий. Тэгэхээр арай хямдхан болчих хоол. Тэг гоё урлагийн номер хамаг юм явд юм. Урлагийн номерууд нэг ингээ хөнгөн найз нөхдийнхөө хүрээгээр ингээд болгоцсон. Тэгэл ингээд нэг сүртэйягаагүй тэгээд хоол унд идэл болоо тэгээд нэг арх дарс байхгүй. Энэ согтуураад яах юм бэ гэдэг утгаар. Тэгсэн чинь ашигтай ажилласан байхгүй 600 мянган төгрөг. Чи бүр мөнгөнд дүнгийн санаад байна тий. Санал байхад ирсэн. Би яг хэдийн ашиг хийсэн санахгүй байгаа. Ер нь Монголд ашигтай 20 метр хүмүүс байдаггүй юм билээ л тий. Магадгүй би цорын ганц байж байгаа. Би хийсэн шүү дээ. Би манайхаас ашигтай байсан. Хэдэн төгрөг? Мэдгүй яг тэрийг нь санахгүй байгаа байхгүй. Ямар ч алдагдaltaгүй байсан. Хорим хийхэд ашигаас хардсан юм байна те. Үгүй ашиг хараагүй. Ашиг орчтой юм билээ. Өөрөө орчтой. Тий. Яг тухайн үед би нэг одоо ингээ хараа хорим их гэж байгаа хүмүүстэй бол одоо ингээ хормын сар эхлэх гэж шүү дээ. Одоо ингээ дуудахгүй. Тэгээд сануулаад хэлэхэд ийм билээ. Бэлгээ бас ингээ тараа юугаар дам мөнгөөр авчаа гэж хэлчихээр сул тал нь хараа ийм бэлээ. Одоо манаа нэг юм ахгүй одоо байдаг байхгүй. Найзлаа энэ юм шүү. Энэ яг нэг хормын дотоод үйл ажиллагааны талаар яриаг учраас дараа нэг өөр сэдвүүдээр би бүр ярьчмаар ах юм. Зүгээр нэг нь тэхлүүлцнийх дуусгач заяа. Сул тал нь юу юм бэ гэхээр хараа ингэдэм юм бэлээ. Нэг зурагт авч өгөхөд ингээ те 2 сая 500 мянган төгрөгийн зурагт авч өгөх гэжсэн тэр хүн гэж угаас авч өгөх гэжсэн ингээ бодъё. Тэгэхэд тэр хүн яг бэлэн мөнгө өгөхөөр бол 2 сая 500 мянган төгрөг өгдөг юм билий. 2 саяг ч юм өгчт юм билий. Ингээ тэгшлээд 3 сая л нь болохгүй. Ингээд бууруулаад ч гэх юм уу те. Тэгж байгаа үзэгдэл ажиглагдсан юм байлээ шүү манайхаа. Тэгээд болохоор бэлгээ бодоор. Хорим хийх ёстой үгүүдээр бас яг наривчлаа цаашаа дахиад үнс гаргуул. Энэ хүнээс сонсоо байлаа. Яг би энийг хэлчихье. Гаргуул нэг юм. Ер нь дашны балжин юмтай гэдэг одоо сайн өдрүүдийг сонгож хоримын хийсэн хүмүүс байна шүү дээ те. Тийм хүмүүс ер нь дийлийнх нь байдаг юм байна. Гэхдээ тэр ондоо тэр өдрөө хийсэн хоримын хийсэн хүмүүс дийлийнх нь бас салсан тийм судалгаас байдаг юм билээ. Тэгэхээр нэг ямар өдөр хийх нь бол нэг фактор чухал биш. Гэхдээ хорим гэдэг үл яг нэг зүгээр нэг юм бэлэг тэмдэг утгаар биш. Айгу гүн гүнзгий нөгөө үүрэг хариуцлага, гэрээ амлалт гэдэг талаас нь айгу харж ирнэ. Заавал хийх ёстой гэж харж. Яг. За заяа. Та хормоо хийсэн үү гэдэг өнөөдөр сэдв та хариулаа. Би хормоо хийгээгүй. За. Би одоо хэрэн сүт бүсгүй баг штэ. Тий, яриач хэлээч шүү. Сүт залуутайгаа цуг амьдраад. Сүт залуутайгаа цуг амьдарч байгаа. 3 сайхан хүүхд. 3 сайхан хүүхд. Сүт залуу гэдгүү штэ, болоочтэй, болзоот залуу гэдэг штэ. Сүт залуу. Сүт залуу гэдэг штэ. Сүт бүсгүй болзоот залуу гэж ярьдэн штэ. Сүт залуу гэж ярьдэн штэ. Болдоо. Үгүй мүү? Тэг яг бүсгүй штэ. Одоо нөө хоримоо хийгээгүй байгаа хүмүүсийг ойлгоно л та. Аах уу тэгээд Гэхдээ ингэсэн юм аа. Яг 10 жилийнхэн ойн дээрээ битэр хормооийнэ гэж ярьжсэн байхгүй юу? Ер нь бол өнгөрцөн биз дээ. Тийм өнгөрцөн. Одоо битэр чи 15 жил болчиход байна шүү дээ. Тэгээ яг 10 жилийнхээ ойн дээрээ ингээд хормоо хийх гэсэн чинь би жирэмсэн болж таарсан байхгүй юу? Тэгээ жирэмсэн юм биш үү? Үгүй, ковид таарсан. 19 яг онд. нөгөө 20 онд. Тий. Ковид болж таарангууд чинь ингээд болохоо очиж байгаа байхгүй 2021 онд чинь ковидтай очиж байгаа учраас олон хүн цуглуулах боломжгүй болсон. За гэдэг ингээд орсон. Гэхдээ бит хоёр ерөөсө хормоо хийхээ болсон гэж амнасаа хэн ч сухуулгааг байгаа. Хормоо стил төлөвлөгөөтэй байгаа. Стил төлөвлөгөөнд болоод хизээ нэгэн цагт хормоо хийнэ гэдэг. Одоо хүндрэл үүснэ. Одоо нэг том хүндрэл үүснэ. Баясаад айгүй том асуудал үүснэ.
Яагаад тэгэхээр одоо хормоо хийчмээр идэг. Одоо нөгөө талаас нь ингээд харагдах байдал айгүйх яринаа. Одоо би хормоо одоо бол хийхгүй. Арийн нэг өнөөдөр энэ жилдээ бол хийхгүй. Ягаад гэвэл би нэлээ ийм болж ээж энэ гэдэг нэг ийм бискүчүүдийн нэг ийм стандарт нь өөр өгөх байхгүй. Одоо би 35 кг болтлоо турж ижил хийн тэргээ те. Тэгэл дуусаа. Тэгээд баясаа хүлээгээл. Би бол одоо бол үүсдэг шүү. Мөнгө өрөм алтан өрөм хоёрыг бол бас заавал хий гэж бодоод байна шүү дээ. За комент Ой, нөхөр бит хоёр саяхан Францад гэрлэлтэд батлуулсан л да. Тэгсэн хотын захиргаан дээрээ заалтай батлах хүн нь амлалт өгүүлээд хуулийн заалт энтрээ танилцуулаад цомхон хорим шахуулсан болсон. Манай Монголд ч бас иймэрхүү байл их гой санагцсан. Залуу хүмүүст ч өндөр зардалгүй боломжийн санагцсан гэсэн байна. Хуримгүй хорвоог барж ил явна гинэ. Хуримтай хуримгүй гэж. Хуримтай хуримгүй хорвоог барж ил явна гинэ. Харин бараал байд юм байна лээ. Тэгээ одоо хэний гармаагийн хэлж байгаа дээр юм байгаа байхгүй. Яг нэг алтан хурмаа хийн гэж. Хаа нэглээсээ гармаачаа. Франц гэдэг. Франц төдрүүл айгу гоё байгаа байхгүй те. Шууд энүүгэнд нь цомхон хэдий төрөөр ингээ найрмаар хийгээгүй ч гэсэн хооронд нь яг батламжийн өгөхдөө яг гоё амлалт мамлтуудын бяцхан ингээд нэг юм хийгээд тэрний үн цэнийг ойлгуулад ингээ өгчөж байгаа байхгүй те. Монголд бас ингэж болно шүү дээ бас. Монгол болохоор яг нөгөө гэрчтэй байна. Тэгэхээр нөгөө хоёр талаас нэг хүн дагуулж ирнэ. Тэгээд яг ингээд уншд юм аа. Уншдیں۔ Гоё. Тий. Одоо та хоёр инглиш шүү, тэглиш шүү, гэр бүл боллоо шүү гэдэг утгаараа яг тэрийг нь бол жами ёсоор нь бол бас хийдэж шүү гэдэг шүү. Тэр юуных нь ажилт нь ингээ босоод ингээд Монгол улсын нэрийн өмнөөс ингээ уншдаг байхгүй. Тэр нь гоё. Бас гоё юм билээ. Гэрчлэгийг нь уншаад явчих байгаа гэсэн үг байхгүй. Ер нь за миний хувьд бол эмэгтэй хүн болгоны хувьд яг багаас нь эхлээд мөрөөдөл нь бас л тийм штэ. Ингээд мэрэгжил эднэрээсээ төрүүлээл эмэгтэй хүн чинь хүнтэй суух талаараа хүүхэд байхдаа тоглоол ингээд мөрөөддөг штэ. Тэр нь цагаан палажа өмсөөл ингээд явна, ингээд явна, ингэж хурмаа хийн гэд янз янзын төсөөллүүд ингээд ер нь байдаг л да. Миний хувьд ч гэсэндээ хормын талаар төсөөлөл бол бас байдаг. Манай нөхрийн хувьд ч гэсэндээ хормын талаар төсөөлөл бол байдаг. Хоримыг бол бит хоёр ямар нэгэн байдлаар ер нь хурим хийх ёстой гэж үздэг. Гэхдээ ямар нэгэн байдлаар хий нэгэнд харагдах гэж хурим хийх ёстой гэж үздэггүй юм. Тийм ч учраас одоо хэрн бүр амар сүртэй мөнгнөөс болоод ч гэдэм үү ямар нэгэн харагдах үзэмжнээс болоод хурмаа хойшлуулсан тохиолдол битэрийн үед байхгүй. 10 жилийн агаараа хурмаа хийн гэжсэн. Үнэхээр 10 жилийн агаар хурмаа хийхээр бодчихж байсан. Гэтэ харамсалтай нь болоог байхгүй. Тэгэхээр битэрийн дараагийн төлөвлөгөө нь мэдээж тэр юу байх уу гэдг нь дараагийн юм дээр ингээд яригадаад явах тохиолдлууд бол байна. Хурмыг юу гэж хардаг вэ гэхээр аав ээж хамаатан садан хайртай хүмүүсийнхэн дэргэд бит хоёр бие биендээ хайртай. За тэгээд цаашаа энэ хорвоо ертөнцийг ингэж хамтдаа ингэж үргэлжлүүлэхээр болсон шүү гэдгээ албан ёсоор зарлан тунхаглаж байна л гэж ойлгодог. Тэр хүмүүлцсийнхөө өмнө бит хоёр ад жаргалтай амьдрнаа гэдгийг амлаж байна гэдэг ойлголт гэж боддог байхгүй. Тийм ч утгаараа хурмыг болол хийх ёстой гэдэг дээрээ энэ утган дээр бүр яг яс зогсдог. Харин тэрнээс ш үзэмж гэдэг утган дээрээ бол бүр зуудах асуудал. Тэг флекстэй гэдэг байхгүй. Зарим хүмүүс ч нөө хурмаа хийхэд бол амар алдартай дуучт муучт гавьяат ардын жүжигчдэг авчирч авчраад тэгэл бүр амар том юм гадаад мад одоо юу байдгийг дотоод том юмд ингээ хийгээл те. Тэгэнгүүт яг зариуд тэр нөгөө нэг флекстэй хүмүүст ингээ гайхуулах гэж байгаа юм хандлагатай бас хийдэг хүмүүс гэж байгаа. Гэхдээ хүн цуглуулахдаа яг хуу тэднэрт ингээ сайнаар гэрчлэх гэж те сайнаар нөлөө өгөх гэж тэдний өмнө бид үрд ингээ гоё амьдрнаа гэдэг юм батлах гэж бас хийж байгаа хүмүүс байгаа. Яг хөө ийм л та нэг би бол тэгж л бодоод байл л да. Яг тийм хүмүүс бол байгаа. Яг үннийг хэлгээд байгаа. Нөгөө талаас бас ингээд байгаа. Үнэхээр нь чадаад чамд чадал нь байгаа те хэдэн зуун саяар цуулаад тэгээ тийм том газар хийдэг. Гоё хийх хэрэгтэй болж ин хамаалга. Тэгээд миний одоо хэмжээний нөхдүүд те одоо ингээд би тийм хүмүүсийг одоо хитэн төгрөгөнд ямархуу юм хийхийг ингээ би гадарлаад байна штэ. Тэгэхээр чин л ингээл зээлмэл 50 байрн те. Мэдээд ахчихна. Тий. Мөхрөө ингээл дарамтлан те. Ингээл айгүй үнтэй ингээл шаардлагагүй юмд ингээд тачаадаад байгаа байхгүй юу. Тэгчгээр л болчихно гэж бодоод. Гэхдээ хардаа яагаад заавал ихнэрүүд гэж бодоод байгаа юм. Нөхрүүд ч гэсэн кейс байгаад байгаа юм л да. Нөгөө яг нөхрүүд ч гэсэн ингээд бэлчингээ ингээд харуулчих гал те. Сая 10 жилийн уулзалт болонгууд машин зээлээр авч мавж унаж очдог мочдог ч гэж яах шиг те. Манайхан нэг юм яг уу те тэгэл энэ ээжүүдийн буруу байхгүй яг явж ээж эмэгтэйчүүдийн буруу заяа. Яг тэгэхээр ингээд ээжүүд ер нь хараа ээжийн найзын хүүхдээс илүү явах гэдэг ийм уралдаан болдог байхгүй юу. Ээжийн найзын хүүхд ч гэсэн. Манай хиний хүүхэд тэгсэн байлаа дэргээ те нэг тийм уралдаан битүүхэнд яваад идэм байлээ шүү дээ цаана. Гэтэ энэ ороо хиний туяагчийн битсэн энэ
одоо хурмын арга бол надад бол маш таалагддаг байхгүй юу. За энийг уншия. Хоёулахнаа хурмын хувцас өмсөж зураг даруулаад хоолнд орсон байд юм аа. Хөөхөн гинэ. Энэ нөгөө зү. Надад л энэ бол ерөөсө хамгийн бест хурмын арга байхгүй. Яг би бол ингээ хормыг хоёр шаттай авч үзээд байгаа. Нэг нь болохоор яг ингээд яг тэр хоёр хүний хооронд яг амлалт өгж байгаа. Аюу чухал нэг юм. Маш чухал процесс байхгүй. Нөгөөх нь босод хүмүүс зориулсан хурим. Би хүмүүст гэрчилж ийн гэ тэ. Түрүү манай очроо хэлсэн л дээ. Тэгэхээр хараа би энэ хоёр тусдаа юм үйл ажиллагаа гэж баг үзчих бас болохоор харагдав. Энд яг энэ дээр тусдаа гэж үзэх юм бол надад бол нөгөө нэг гэрлэлтэд батлуулах нь одоо бит хоёр хойлоо хурмайсан мөртлөө бит хоёр хойлоо бүгд зүудгүү. Тэгэхэд заяа бол хурмаа хийгээгүй гэдэг байгаа. Гэхдээ зүгдсэн байгаа. Би салгадаг шүү дээ бүр. Тий. Бүр салгадаггүй. Наад салгачаараа нөхрийнхөө өмнө ингээ те буруутай юм шиг мэдрээд ингээд эфирийн туршаа уйлдаг шин. Яа. Гэхдээ юу нэг яг нөгөө Эркагийн хэлдгээр ингэж хоёр хувааж авч үзнэ гэх юм бол яг нөгөө гэрлэлтэд батлуулж байгаа үед вэ штэ те. Тэр чинь хурмаас өмнө батлуулж байгаа штэ. Яг тэр үе нь хоёр хост жинхэнэ утгаараа зориулагдсан юм шиг. Тэр өдрөө бүр илүү чухалчилж үзсэн юм шиг. Харин яг хурмын өдөр нь нөгөө гэр бүл хамаатан садан хайртай хүмүүстэй зориулж байгаа. Бит хоёр ингээд гэр бүл боллоо шүү гэдгээ зарлан тунхаглаж байгаа юм шиг мэдрэмж байна. Одоо тойр бол эхний шатаа буюу би биэндээ хамлалт өгөх шатаа бол давцсан гэсэн үг байхгүй юу? Наад чинь байхгүй юу? Хүмүүс энийг алгасчаад идэм билээ. Хоорондоо амлалт өгдөггүй. Одоо яах гээд байгаагаа ярьдаггүй. Гээ бүр юм юу эволюцийн хувьсгал юм аашийн тий. Гээл хамт байснаа ингээл юу хүүхдүүдээ ч гэж ах шиг тий. Юу нэг хоёр хүүхэд за одоо тэгэл амьдрдаг бах таа ч гэж ах шиг тий. Гэхдээ ингэмээргүй байхгүй. Ингээд жоохон бодолтой. Ялангуяа ирчүүдэд би хандаж хэлэхэд манай ирчүүд дэндүү ийм хумгай заяа. Ингээд нэг тоодгүй. Манай ихнэр манай одоо бүр ихнэр ч гэж дууддаггүй ч байж ах шиг тий. Манай хүн би бүр яг хатуу анхааруулмаар байна. Ирчүүдээс их болж байгаа шүү энэ. Эмэгтэй хүний зүрхэнд одоо заяаг илдэг шиг яг нэг юм бодол явж л байгаа. Тийм шүү дээ. Том жижиг нь юусаа хамаагүй. Зүгээр зураг даруулахад хүртэл айгүй тийм сэтгэл өндөртэй. Хамт амьдрьяа л гэж бодож байгаа бол ирээдүйд ингээ хамт ингээ насыг ингээ илээнэ л гэж бодож байгаа бол зүгээр л хамаагүй. Дагуулад нэг ресторанд ороод бүгж гаргаж ирээд хит бит юм бэ нэг 100 200 мянган гэдэг одоо манайтан бүгд зүгж тийм л байгаа үлгүү дээ. За өсрөөл за 500. За цалингийн зээл аваачлах нэг авцгаа. Тэгээд авчиад өгөөл чи миний үрдийн хань минь болооч гэд. Одоо үр хүүхдийг чинь төрүүлсэн бол одоо үгүй гэхгүй л байлгүй дээ. Үгүй гэсэн чи яа тий хогчин тэгээд төмний нүдэнд булаа болоод тэгээд сууж байхгүй юу. Эгүй ингээл өстой байхгүй юу. Энэ процессоос ингээ хайгаад ингээд дээд юм уу. Эсвэл тэр нэг 500 мянга бүгжинд одоо гороогоод идэв юм уу мэдэхгүй л байна л да би одоо юу болдгийг яг ихнэр хөвтөрийн бүгж одоохондоо байхгүй л те хоёулангийнх нь бүгжинд минийх одоо жишээл яг нэг гүмдний керманд байгаа айлхаа бөөм мэд тэр нь яг зүүвэл айгу гоё л байгаа юм л да дараагийн асуудлаа ярина дараа энэ бол дараагийн асуудал шүү за ингээд 9986 10 45 99 86 10 45 дугаар дээр сонсогч таныг урьж байна та холбогдож орж ирээд заавал ер нь хурим хийх шаардлагатай юу хуримыг та юу гэж боддог талаар бидэнтэй санал бодлоо хуваалцаарай мөн комент хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаж байгаа сонсогч танд баярлалаа. Санал асуулгын дүнг яг одоогоор та бүхэн танилцуулахад заавал хурим хийх ёстой юу гэдэг санал асуулахад 69% нь тийм 31% нь үгүй гэсэн хариултыг болоод өгөөд ээ шүү. За Эрка гутмаа. Унгас хатаад ээжийн буруу гэсэн үү юу гэсэн бэ гэнэ. Тийм. Тэр нөө шүү. Энэ том хурим хийгээд нэг тийм дутуугийн комплексыг гүйцэх гээд байгаа энэ нэг залуучуудын тэнэглэл чинь бол ээжийн буруу гэдэг шүү дээ. Ээжийн найзын хүүхдээс сайн явж байгаагаа харуулах гэсэн. Үгүй. За энэ гармаа ингэсэн байна. Хурим үнэхээр төсөв өндөртэй байгаа бол ядахта ёс уламжлалаа бодоод гэргээгээ гуйж авах бол заавал байх ёстой зүйл гэж боддог шүү. Энэ бас дахиад нэг сэдв байхгүй юу? Бэр гуйлгана гэдэг сэдв чинь. За бүр ингээ нөгөө бэр одоо монголчуудын хувьд одоо хурим гэдэг бол барууны соёлд орж ирээд байна шүү дээ. Монголын хувьд бол яг нөгөө нэг бэр гуйх гэдэг нь ёстой яг баруунд бол хурим хийхгүй бол бүтэтгүүтэй ижилхэн Монголд бол яг бэр гуйна гэдэг нь бараг л тийм хурины дайны юм байгаад байгаа байхгүй юу. Гэтэл энэ ёс заншлаа мартаад ингээд явж байгаа хүмүүс маш их байгаад байдаг л да. Тэгээ үүнээсээ болоод насан туршийн гомдолтой хүмүүс ч гэсэндээ байдаг. За энийг дараагийн сэдв болгож яриа. Энэ маргааш сэдв гэсэн. Ярьдаг үү те. Хүмүүс ингээд гаргаад ирэнгүү. За энэ болоогүй. Өнөө. Гэхдээ энэ Монголд ч гэсэн нөгөө нэг хурим бэр гуйх хоёр нь яг өдрийн хувьд бол жоохон зөрүүтэй бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр бол бид нар нөгөө бэр гуйхын бол дараагийн сэдвээр өөр сэдвээр бид нар угаасаа ярина. Тэгэхээр өнөөдөр бол бид нар зөвхөн хурмын тухай ярьж байгаа. Очроогоо би сайхан гоё чөлөөтэй бие сул тавиасаа гэж хүсэж байна. Бити ингээ бие бариасаа гэж хүсэж байна. Гоё микрофоныхаа араас хууж гарч ирээд гоё ингээ чөлөөтэй яриасаа гэж би хүсэж байна. Хэдэн жилийн өмнө хурим байсан гинэ.
За одоо 16 7 жил болж байна да. Яг чи нэг багцаалтаад байгаа. Яг тоочны намаа хэллээ. 17 жил. 17 дахь жил дээр. Яг 17 дахь жил адилхан юм шүү дээ манайх. 17. Яг 17 дахь жил. Хоёр нэг өдөр 29 юм. iPhone утас гарч ирж байгаа. 7 сарын 10-нд хормайсан шүү дээ манайх. iPhone утас хувьсаа Өө 7 сарын 17 шүү. 10 гээ худлаа ярьж Яана байна. 7 сарын 17. Танах манайх ч нөө 11 юу л 11 сар хэдэнд манай хэцүү юм асууад байна. Хөрний хом авдаг үлээ. Адгаа. За ингээ. За одоо ястаа гоё. Би бүр энэ дээр бүр үргэлжлүүлж асуумаар санагдчихлаа. За залуучууд мэдээж нэг эмэгтэй хүн бол маш нарийн ширийн зүйлүүдийг сандаг. Тэрнээс илүү ирчүүд бол бас нарийн ширийн зүйлүүдийг өдрүүдийг бас их сандаг гинэ. За бид хоёроос асууж байна л да. Очроо 11 сарын хэдэнд гинэ? 11 сарын 9-нд. Нийт хэдэн зочин ирсэн бэ? Нийт хэдэн зочин ирсэн бэ? За 600 мянган төгрөгийн ашигтай байсан гэж бодохоор гэж. Нэг 200 хүн ирсэн. 200 хүн. За. Тийм, манайх нэг уул нь баг 500 хүн хүрсэн байхаа. Гэтэ яг 200 арай хүрээгүй санагдах юм. Манай тэр заал нэг тийм том заал байгаагүй. Гэтэ багтаал суудсан юм да. Багтаад суудсан тийм. Гэтэ зарим нэг хүмүүс бол ингэсэн. Би бүр яг хорим гэсэнтэй холбогдуулаад бүр зарим нэг хүмүүст ингээд хэлмээр санагдаад байгаа байхгүй. Манай 10 жилийнхэн мэлийнхнаас ингээд төлөөлөл ирсэн байхгүй юу? 4 хүн ирж мэрсэн санагдаад байна. Гэтэ тэр нь заал мааланд багтахад байг нэмэртэй байсан л да. Гэтэ нийтээр ирээгүй байтлаа. Ягаад тэгэхээр уух юм байхгүй юм чи болио үлийг очоогүй байхгүй. Сүүл 20 жилийн уулзалтаар ярихад тэгсэн байгаа. Манай хамаатнуудаас бас төлөөлгээд нэг 4-5 хүн явуулсан. Хамаатнууд ирэх боломжтой байсан юм билээ. Гэтэ ягаад ирдгүй юм бэ гэхээр хүмүүс ингэдэм юм монголчууд нийтээр. За 20 нар яах вэ? Зочид олдно. Тэр өвчин зовлонгийнх нь үед нь байжээ. Тэ энд нь бол очих шаардлагагүй гэж ингэж бүр боддог хүмүүс байт юм л. Ер нь баяртай жаргалтай бүхий л зүйл бас хамтдаа байж гоё шүү. За асуулт үргэлжилж байна. За та хоёр битээрээс асуугаа яваад идэг те. Тэгэхгүй адин та хоёр хөрмөө хийсэн юм чинь та хоёроос асуухгүй өөр яах юм. Эхнэр нь ямар плаж өмсөн бэ? Битэрийн сонгосон палаж бүр классик амар пасгаар л палаж өмсөв гэж тийм мэдээж юм асуу. Бэж болоогүй шүү дээ гоё юм. Манай эхнэрийн палаж өөр өсөй. Нөгөө хүмүүс юм урт юм сиси палаж өмсдөг шүү дээ ихэвчлэн. Манай эхнэр битэр ингээд тэр палажийг хамт яв сонгоцсон юм аа. Лайтай. Нөгөө би жолоо өрн эхнэр угаасаа. За хурд нь яг гол юм аа. Тэр өвдөг гардаг заяа. За хоошоо ингээ уналттай хойноо ингээ чирэгддэг. Ийм урдаасаа хоошоо ингээ унтсан. Тэгээ тийм өвөрмөц палаж. Тийм палаж ер нь хүмүүс хормон дээр өмсдөг юм байна. Тийм хормон дээр баг өмсөхгүй юм. Манай хормын хөдөлжсэн нэг манай багш гайхаад ямар сонир палаж вэ гэдэг. За очроо. Гэргийн ямар палаж өмссөн бэ? Ямар даашин зав байсан бэ? Одоо ч би эхнэрээ ямар хуцтай байгааг мэддэггүй шүү. Яна. За мэдээж цагаан шүү дээ. Цав цагаан. Палаж надад байгаа юу? Баахгүй хаа. Тэрийг мэдгүй байх тий. Манайх бол байхгүй. Би бол шууд түрээсийнх байхгүй. Манайх баркадлсан уу яасан? Манайх баркад. Би харин нэг ийм юм харсан байхгүй юу? Одоо жишээлбэл нөгөө даашин за өвдүүлдэг гэсэн. Өвдөөж өгдөг. Бас нэг ийм нэг янз юм байх. Мозоод нь дуусаа шал тэнэгээ тэр чинь. Үгүй гэтээ тэрийг янзлаад бас өмсгд юм байна. За тэгвэл дараагийн сүүлийн асуулт шүү заяа. Та хоёр хормонороо өгсөн их нэртэй гэргидээ өгжсэн амлалтаа сандгүй байгаа. Саналгүй яах вэ? Бүр жаацлаа тавьсан шүү дээ. За тэгвэл хоёрын амлалтыг сонсъё. За иркээс эхлэе. За найруулагч маань аяг цэжэр бол уушгүй. Цэжэр бол уушгүй. Гэхдээ яг энэ нь бол агуулга бол агуулга нь бол мэдж байгаа. Тий. Агуулга нь ийм заяа. За битэрийг адилхан шүү иркэг сонсож байгаа. Багаа тий. Зүгээр чөлөөтэй яар. За тэгээд байвал хэлчих шүү. Ингэсэн. Тэ мөнх заяа чамаг тий. За яг ингэж эхлэв. Эрдэнэ даваа миний би мөнх заяа чамаага уулзсан өдрөөс хойш гүн гүнээ хайрлан хүндэтгсэн учраас өнөөдрийн энэ өдөр бид нэг нэгэндээ амлалт өгөх өдөр ирсэн байна. Тэгээ чамаага өвчин зовлонтой, ядуу гачигталтай, ямар ч одоо дутагдaltaй байсан ч одоо өхөл биднийг салгах хүртэл үүрдийн хайраар хайрлна гэдгээ одоо үнэнчээр андгаалan одоо хүндэт зочдынхоо өмнө болон амьд бурхны нэрийн өмнө чамдаа тангаргалан одоо тангаргалж байна. Гэт ингээд баруун гараа ингээд өргөөд зүүн гараа би библиэлд ингээд тавиад ингээд тангаргалаад тэгээд би бүгжөө бэлдэж ирсэн бүгжөө эхнэрийнхээ хуруунд зөөж өгсөн байдیں۔ Тэгээд тэр бүгж мөгжийг сонгох паян маян их гоёо. Би 6 сарын өмнө ингээд сонгоод хадгалсан байсан. Тэгээд яг тэр үед ингээд гаргаж ирээд өгсөн. Ир хүмүүс ч яг энэ үед хайлдаг байхгүй. Уйлал хэвээр
энийг хэлэх гэж би чинь ингээд дунд нь 3 зогссон. Чи уйлсан уу? Асгарч байгаа юм чи. Танай эхнэр чи харин инээсэн үү? Үгүй манай эхнэр бас асгараад. Манай эхнэр инээс юм уу? За дараа нь. Үгүй ер нь ингэсэн. Эхнэр орж ирэхээс эхлээл уйлсан. Ингээд ерөөсө хойноос алхаал ороод ирсэн чил уйлал ойрлоо. Би угаасаа одоо сонсоод уйлах гэдэг. Би бүр хараа аа гэж уйлсан гэл бод. Бараг. За арайч тэгээгүй. Гэхдээ ер нь бол ингээд асгарчтай юм бэл. Бүр цогсож чадахгүй юм чи. Тэгээд бүр ингээд харсан чинь манай аав тийч уйлаад идэг. Би бүр тэгтээ яг хурмаа аавыгаа бас байгаад хийсэндээ бас аюу бас ингээд сэтгэл дүүрэн байдээ. Тэгээд би бүр асгараалсан. Тэгээд нэг за одоо тангаргаа хэлээрэй гээл гэж. Тэгээд чихний ардл нэг юм шуугаал явцсан. Тэгээд нэг тангаргаа хэлэх гэсэн чи байдгүй. 2 3 гацаал зогсоол. Нэрийг нийлээл уйлцсан. Зогсоолсон. Тэгж байгаа л нэг яг тангаргаан тэр нэг үхэл хүртэл гэдэг яг нэг тэр классик хэсэг нь шүү дээ. Тэрийгэ хэлээл гасгарцсан. Ерөөсөө нэг ингээл хасгараад идэв билээ. Тэгэл хэл дуусаад ерөөсөө ингээл бүгжийн зүйлгээл хасгарцсан. Битүү нулимс авсан. Тэгээ манай хүн ч гэсэн уйлаад идэв бил. Айгу хэцүү. Хөргийн амт буддаг нь урсчихгүй тэгээд санаа зовд. Тэгээ штэ. За очрог хамталтыг сонсъё. Би хорим дээр бас айгу уйлсан байхгүй. Тэгсэн чинь манай эхнэр инээгдсэн. Харин яаж байгаа? Харин мэдгүй яаж байгаа юм? Атсаг очроо Та нар яаж байгаа юм? Тэгээ би бол инээхгүй штэ. Атсаг очроо ингэж номхорох гэж луцсан. Би бүр амар уйлаал бүр нулимс гараад бөлтгөнөөл нэг би чи турхаа ачи юм биш одоо. Ачи юм байсан. Одоо миний нөгөө Би бас би тийм профайл дотор бүр даашаа яг фотос руу гүйлэх юм бол хормын зураг гарч ирнэ л дээ. Эхлээд энэ Эркагийн хормын юг харчих. Зургийг нөө. байгаа мó. Гэхдээ энийг дараа нь харъя. Нөгөө дараа нь харъя. Ягс юм бэ? Би одоо очрогийнхаа юуг сонсох гээд штэ. Амлалтыг сонсох гээд. Миний асуулт үргэлжилж байгаа. За очроо гэргидээ өгжсэн амлалтыг нь хамтдаа сонсъё. Уга би чи одоо яг тухайн үед өгжсэн амлалт ерөнхийдөө агуулгаараа бол те. За ингээд Эрдэнэ очир миний бие гээл те. За миний гэргий болох бямс сүрэндээ те. Насан туршдаа одоо үнэнч байж хайрлаж одоо үхэл битэрийг салах хүртэл үүрт хамт байна гэдгээ одоо энэ олон хүмүүсийн өмнө гэрчилж амлаж байна гэд нэг иймэрхүү утгатай байсан. Надад яг хурим хийхийн бүр ингээд нэг зориг болгоод байгаа. За хурим хийчих юмсан гэж бодогдоод байгаа зүйл нь бол яг энэ хайртай хүмүүсийнхээ өмнө би биндээ өгж байгаа амлалтын хэсэг байдаг. Ерөөсөө амлалт бол ерөөсөө классик юм бэлээ. Бусад хэсгүүд нь бол мэдээж яг чухал да. Гэхдээ бүр чухлын зэрэгээс нь ингэж үзэх юм бол үүнтэй дүүх чухал зүйл надад одоохондоо яг ингэж бодогдохгүй байгаа гэдэг. Үнэн шүү. Яг одоо үнэн шүү. Яг над ч үнэн шүү. Мэдээж яг нөө ёс жаягаасаа шалтгаалаад мэдээж уламжлаад агаад аав ээжийнхээ өгж байгаа өрөөлийг ингээд дагаад явж байгаа ч гэсэндээ яг хормон дээр бол би биендээ өгж байгаа энэ амлалт гэдэг зүйл үнэнхээр чухал санагдаад байгаа хэрэг. Саяхан би нэг ийм хорим хийлээ. Манай нэг 2 дөө ингээ хормоо их гээд надаас ингээ яг бүр бид нар ингээ гэр бүлийн хичээл мичээл үзээд ингээ бүр ингээ 2 3 сарын процесс болсон байхгүй. Тэгээ яг хормоо хийдэг өдөр нь ямар ч тийм нүсэр юм болоогүй. Ерөөсө 2 талаас нэг 5 л хүн ирсэн байсан. Тэгэл яг ингээ энэ 2 урд гараад ингээ тангараг өргөж байгаа байхгүй. Яг тэр тангараг өргөх мөчтөнд би тэр хоёрт ямар одоо зөвлөгөө өгсөн бэ гэхээр ахын нэстэй хамгийн өөрийнхөө хормон дээр би ингээд миний одоо хүртэл жоохон харамсдаг юм нь би ийм стандарт тангараг өргөцсөн байхгүй юу. Ийм бэлэн тангараг уншицсан. Одоо төрөнийхийг. Тэгээ би энэ хоёр дүүдээ юу гэсэн гэхээр за бид хоёр ч яг бүр гашуун үннийг хэлье. Хоёр яг өөрсдөө бичээд өргөөрэй. Ерөөсөө энэ л хамгийн чухал. Заяа ч гэсэн би хэлгээд дараа заяа бол бичдэг хүн, нөхөр ч гэсэн бичдэг хүн заяа. Хоёр бол заавал өөрсдөө бичих ёстой шүү. Бүр яг бүр үнэхээр бичих ёстой шүү. Тэгэд тэр хоёр ингээд яг хормон дээр ингээд уушгийнхаа яг өмнө нараа надад ингээд бүр эндэр дээр би ингээд цосоод ингээд за одоо тангараа хэлэхэд надад нөгөө эрэхтэй ингээд шивнэд хэлсэн шүү дээ. Эрхийнхаа энийг өнгөрөөч болохгүй юм. Тэгэхээр би үгүй. Чи одоо яг одоо уншигсан чинь нөгөө чинь цаасаа гаргаж яад уншсан чинь уншихтаа бүр ингээд битүү ойлсон заяа. Тэгээд амар хөөрхөн бичсэн байсан бүрээрээ. Ингээд чамааг анхаарад ингээд санагдсан. Тэгээд ингээд битээр ингээд би чи намайг тоохгүй байх гэж бодсон чи надад ингээд сайн болсон гэд бүр ингээд процессоо ярьсан. Тэгээд бүр үнэхээр гоё байсан. Би ойлаад. Би ч уул нөхтөлжсэн хүн шүү дээ. Тэгээд би чинь бүр асгараад яг нэг дурсамж сэтэрсэн л байгаа л та. Тэгээ тэр өстө бүр үнэхээр гоё момент идэм билээ шүү. Манайхаа яа заавал энэ тангарахыг бол өргөөрэй. Одоо ингэж байна. Бид нар бол яг анх ингээд хоёлоо ингээд хормоо игээл хөвгт мөхтгүй байхдаа хормоо хийж байгаа штэ.
Тэгээд яг нэг араа өөр байгаад байгаа байхгүй би бид өгж байгаа амлалт. Тэгээд гэр бүлтэй болоод тэгээд хормоо хийж байгаа асуудын хормоо би сая ингээд өнгөрсөн намар зөндөө хөтөлсөн л тоо. Тэгээд хэлж байгаа тангараг өгнүүд нь шал өөр байдаг байхгүй. Тэгээд өдийг хүртэлтэй хоёулаа хамтдаа байж одоо энэ хайраа би үргэлжлүүлэх болно өдр гэ тэ. Араа амлалтууд нь өөр байдаг юм байна л тэ. Тэгээ ер нь яг тэгэх бах. Одоо болохоор бас ийм яриа байдаг л да. Заавал хурим хийх шаардлагатай юм уу? Яг бидний өнөөдөр ярьж байгаа сэдв шиг. Заавал хурим хийх ёстой юм уу? Хүүхдүүдтэй болчоод олон хүүхэдтэй болчоод хурим хийгээд ингээд заваараад яваад идэг. Тэр зүгээр. Одоо ингээд нэг завхарсан юм одоо харин тэрийг яаж үзэх юм? Тууширсан юм балечээч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд айгүй их гарч илаа л да. Гэхдээ би бол яг нөгөө түрүүн хэлсэнчлэн хурим гэдэг зүйлийг би хин нэгэнд гайхуулах гэж хийгээгүй гэдэг утгаараа хийх ёстой гэж би бодоод байгаа байхгүй юу? Зөв. Одоо хүүхэдтэй болсон чи яа тийм? Олон хүүхэдтэй болсноо бүр хайраа улам баттгаж харуулж байна гэдэг өнцгөөс нь харах юм бол хүн арай эргээр харж болно гэсэн үг. Өөрөөсөө хосууд өөрөөсөө хурим хийя. Хамтдаа гэр бүлэрээ ингэя. 2 3 4 5 хүүхэдтэй болсон ч хамаагүй хоёлаа одоо хуримаа хийя гэд шийдсэн байгаа нөхцөлд хөндлөнгөөс харж байгаа. Танихгүй хин нэгэн ойр дотны байсан ч хамаагүй хин нэгэн гэж шүмжлэх, гэж шүлсээ үсжүүлэх ер нь хинт хэрэгтэй юм бэ гэдэг бодлоо. За ингэвэл яах юм? Би одоо жишээл баясаад хоёр ингэж төсөөлж байгаа байхгүй. Хоёр бол ингэчмээр санагдаад байгаа байхгүй. 20 жилийнхаа одоо тэр мөнгө хормыг хийчмээр санагдаад байхгүй. Шууд мөнгөн гээл. Харин одоо нэг анхны махны биш. Тиймэрхүү юм байдаг. Яг тэгэхээр тэр анхны хором чинь нэг юм балаа нэг юм моментууд байдаг байхгүй. Одоо нэг юм би яг юу гэж одоо илэрхийлэх ойлгомжгүй. Хүүхэдтэй хүмүүст одоо юу гэх юм? За амьдралынх нь алтан замд ухтын энэ төр гэдэг үг мөг ингээ хэлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй амар сайн уу? Тэ? Хоромн дээр нэг тэгдэг штэ. Анхныхаа үнсэлтэй ингээд тэргээд мэдгүй нэг тийм их чинь ингээд юм сонирн байгаа тоххой ойлгомжгүй. Одоо хөтэлдэг хүний хувьд очроос асууя л та. Мэдээж нөгөө өчнөө олон хүүхэдтэй хүмүүс ч гэсэндээ хормоо хийж байгаа штэ. Тэр хүмүүст өгөх зөвлөгөө юу вэ? Ер нь юм байгаа. Шууд хүүхэдгүй анх ингээд шууд хормоо хийж байгаа хүн бас байгаа. Гэхдээ нөгөөтөө хүүхэдтэй болоод хэдэн жилийн дараа хормоо хийж байгаа. Тэр хорин бас аюу гоё болдог байхгүй. Өгнүүд нь шал өөр үү. Энэ хооронд хурмын зургуудыг үзэж явах юм уу? Тэгж болно тий. Одоо жишээ нь ингээл урьж мөрхтэй өртөлтэй энэ одоо их найрын эзэн болсон одоо тэрний тэр гэр бүлийг урьж байна тий. Алтан ургийн хэлхээс одоо ариун голомтын залгаас болсон хайртай тэр хүүхдүүдэд дагуулan орж ирж байна тэргээл ер нь тэгж болох байхгүй энэ бол. За наатахаа үзчихээ дараа нь. Яна. Хөөе, миний энэ пижак, миний энэ өмд юу гэж. Би энийг юус худалдаж аваагүй түрээслээчгүй шүү дээ. Энэ манай яг дүү энэ жил 10-аа төгсөжсэн байхгүй юу? Тэгээ 10-аа төгссөн дүүгийнхаа хонхны өрөөр өмссөн пижак нь өмссөн шүү би. Яна. Ийм л турхан амтан байлаа шүү дээ. Вау. Сайхан амтан байлаа шүү дээ. Бас зэгзгэр. Нэг 40 кг байсан юм уу да? 40 кг гэсэн. 48 байсан юм шиг. 48. Очрогийн гэр бүлийн зургийг хамтдаа харчих тий. Яг миний гэр бүлийн зургийг яах юм бэ? Зүгээрээ Би харчаа. хормын зураг байсан юм даа яач вэ? Юуны далд орцсон юм шиг байна да. Саяхан нэг чи нэг ширэлсэн байлоо. Хормын зураг байдаг юм аа. Эндээс харсан шүү дээ. Эндээс харсан шүү дээ. Эндээс харсан шүү дээ. Амар турхаа нэг ер нь тийм байсан. Ер нь хормоо ихтэй жоохон турхаад ах юм байна тий. Яриаг өргөжлүүлэх хүүхдтэй олон хүүхдтэй болчоод хормоо хийж байгаа хүмүүст хэлэхэд бол энэ бол зүгээр шүү л гэж хэлмээр байгаа. Бүр илүү бас гоё л байдаг юм байлээ. Энэ хэд ч юм бас хүүхдтэй болцгоодсон тий. Ямар ч хорим чухал гэдгийг чухал биш гэж тооцоод орхичаагүй чухал гэж тооцоод олон хүмүүсийнхаа хамаатан задныхаа өмнө үргэлжлүүлээ битээр ингээд энэ чигээр амьдрах болно гэдэг гэрчилж байгаа. Амлалтаа өгж байгаа бас энэ цаг айгүй чухал байх шүү. Манай гэр бүл айгүй гоё үргэлжлүүлээд ингээ аваа явна гэдгээл баталж байгаа цаг байхгүй. Илүү гоё болдог. Одоо би түрүүнд хэлсэн шүү дээ. Урьж дуудахтаа хүртэл энэ их найрын те эзэд болсон тэр гэр бүлийг урьж байна гэл хүүхдүүдэд агуулад ороод ирэхтэн те одоо гой үг хэлнэ шүү дээ. Одоо алтан үргийн хэлхээс яасан үний залгаас те сайхан дөрөв хүүхдэд агуулад орж ирж байна гэл те. Хүүхдүүд нь хүртэл ингээ гоё хараал. Тэгээд нэгэндээ өгж байгаа амлалт байгаа те. Амлалт нь шал өөр болчихж байгаа байхгүй. Нөгөө түрүүний хэлдэг захаа бичиж өгнө гэдэг чинь айгүй чухал. Өөрсдийнх нь цагааг өөрсдөр нь бичүүлээд тэгээд өөрсдөд нь уншиж өгнө. Тэгээд ямар ч ингээд дотгошоо одоо нээлттэй биш. Би бол инээгээд идэгий инээ тэрэ гэжсэн хорим дээр яг өөрсдийнхөө бичснийг уншихдаа хоёулаа асгартлаа уйлж байгаа. Яг тэг. Хоёулаа асгартлаа уйлж байгаа. Ингээд өдийг хүртэл ингээд чамтайгаа энэ олон жил ялаа. Тэдэн сайхан хүүхдтэй боллоо. Тэгээд энэ хайраа би үргэлжлүүлээд ингээд чамдаа зориулаад үрд мөрд одоо үхэл хүртлээ те үргэлжлүүлэн явах болнаа гэдгээ бас хэлж мэлнэ. Тэрэн дээр чинь
уучлалт хүсэг янз янзын бас гарч ирнэ. Илүү нэг юм даацтай болоод байгаа юм санагдчихсан. Одоо хараа би ингээд нөгөө хормоо яг хийснийхаа дараа би тэр ингээд бал сараараа тэрэлж рүү нөгөө UB 2 лөө явж исэн. Тэр хоорондоо эхнэр битээр амнаас нэг юм тэнэг үг гардаг байхгүй. Йоо энэ хором дээр нилээд юм филтчлээ те. Дараагийн хормыг л гоё та тэргээ ярьжсэн байхгүй би тэр юм бала. Мөнгө өрөмөл гоё юм биш. Тэгэхээр ийм бодол төрөөд байгаа байхгүй. Бас хүүхдүүд ингээд шал дими юмд ингээ айгүйх фокуслаад одоо яаж харагдах ямар палаж өмсөх гэдэг иймэрхүү тэгэл хэнийг өрхөө мөрхүүгоо тэгэл хаана хийх юм ихүү гэсээр гоод хамаг цагаа бараад нөгөө нэгэндээ бичих нөгөө энэ юма хоош нь тавьчих гад идэг нэг юм муу тал сул тал байдэн шүү манайхаа тэгээд нэг анхаармаар юм билэ. Хоёрдугаар миний бас нэг бодоод байгаа нэг юм хэлмээр бас юм нь хосууд ингээд яг хормынхаа яг тэр өдрийг худалдсан гэдэг нэг өдөр ч юм уу уулзахгүй байвал их гоё юмсаг санагдаад байгаа байхгүй. Өдөр болго ингээ уулзаж ингээ хамт ямаа төлөвлөж байгаа ч гэсэн нэг одоо эхнэрийнхаа ямар палаж өмсөхийг мэдэхгүй байжгаад ингээд яг юун дээр ёслынхон өдөр тэр палажийг анх удаа ингэж харвал их гоё онцгой шүү. Онцгой санагдаад байна. Тэгээ бас нэг юм мэдээж одоо монголчууд болсны хувьд одоо орчин үеийн ийм хормын палажууд бас юм Монгол дээл шиг ийм гой бас загвартай гарцсан байлээ. Тэгээд бэл бинчин хурживэл болно тийм юм яавал гоё. Одоо ингээд ер нь ингээд бастай нэг юу хэлэхэд одоо монголчууд илүү ингээд жоохон Европ чиглэл рүү ингээд хормоо хийх нь хийгээд байгаа. А гэхдээ яг би нөгөө бас Монгол уламжлалыг сайн мэддэггүй байсан. Одоо сүүлийн 2 жил мэл дотор л их судлаад тиймэрхүү хормнууд хийж үзэж байгаа байхгүй. А тэгээ харсан чинь Монгол уламжлалаа бас ер нь шингээж өгөх нь айгүй чухал юм байна гэдгийг бас харсан. Айгүй цаана том философи гэж идэг юм биш үү? За яг хуу Европ чиглэлийн хорин бол одоо ингээ за бүгдээрээ хамаатан цаадан танилцсан мэлцээ гээл те танилцах цаг маг гаргаал ингээ бэлэг мэлэг үг хэлэх мэлэх ингээл цаг гаргаж байгаа. А гэтэл Монгол уламжлалч өөрөө нэг айгүй тийм бэлэг дэмбэрэлтэй яваад байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээл ирсэн зочдыг за ингээд ураг батчих ёслол гэж байгаа. Ёслол ураг батчих ёслол. За. Тэгээд хаа байсан одоо хот ургууд ирчээд штэ. Хаа байсан баруун аймгаас зүүн аймгаас нэг танихгүй харь илгийн хүмүүс байсан өнөөдөр. Тэгвэл хэдүүлээ эндээс гарахтаа сугдалцаад тэ хол явхад одоо юутэй тэ ойр явхад сурагтай ийм бүр ийм амдлал хот ургууд хамаатан садан төрөл төрөсөд боллоо гэдгээ батлах эн чинь өөрөө зүгээр нэг танилцах цаг гэдэг үг биш аахгүй. Европ чиглэлээр зүгээр л нэг танилцах цаг гэж танилцуул өнгөш. Тэгэхээр энэ бол ураг батчих. Үргэлжлүүлээд тэр хүн нэг хамаагүй тий. Гэтэл яг ураг батчих гэдэг юмараа бүр ингээд айгүй сайн хот ургууд цаашдаа бие биендээ мэдтэй яг өшөө илүүг хамаатан цад өсөж байгаа юм гоё. Тэгээ дээрээс нь тэр шүү сөндөх ёслол сүү ёслол гэдэргээд бүгд ийм нэг юм шашинлаг биш байхгүй юм чинь өөрөө. Мухар сүсэг биш. Асар том цаана философи тэр хоёрын амьдралд ингээд түлхсэн дэмжлэг болж байгаа юм гоё юмнууд явдгийн юм бол. За нэг асуулга маань их сонирхолтой дүр зураг ажиглагдаад байна. За хурим хийх ёстой юу гэдэг асуулт асуугаад тийм үгүй гэдэг хоёр хариулт авсан. А тэгсэн чинь үгүүр хүмүүс нэмэгдээд ах юм. Тийм нь хിവэрэ байгаад ах юм. 61% нь тийм, 39% нь үгүй гэсэн хариултыг өгсөн байна. За сайхнагийн комментэнаас хурмаа яаж хийх вэ гэдэг нь болцоог яаж авч явах вэ гэдэгтэй л адилхан юм байна л да. Нүсэрч байж болно, энгийн хөөрхөнч байж болно гэсэн байна. Яг үнэ. Өнөөдөр бид том өрөөндөө заавал хурим хийх ёстой юу гэсэн сэдвийн хүрээнд ярилцж байна. Ер нь та хурмаа хийсэн үү гэдэг талаар ч гэсэндээ хоорондоо хөөрөлдлөө. Тэгээ манай хоёр хөтлөгчийн хувьд бол хурмаа хийсэн байна. Миний хувьд бол дотроо хурмаа хийнэ гэсэн бодол байна. Тэгээд түрүү сонирхолтой заяа тим гэдэг дээр дарсан гэдэг байгаа тийм гэдэг дээр. Түрүү Эрка тэгж хэлсэн шүү дээ. Одоо жишээлбэл эрэгтэйчүүдээс л болоод идэг. За болж ин да гэж бодоо яваад идэг. Гэхдээ эмэгтэй хүн болгоны дотор цагаан палаж өмссөн өөрийгөө сүд бүсгүйн хуваар ингэж хардаг ийм эмэгтэйчүүд байдаг шүү. Та нар өөрсдөө мдээгүй явж идэв шүү л гэдэг. Гэтэ өөрөө цагаан палаж өмсөөгүй болвол өөрийнхөө охиныг заавал цагаан палаж өмсгөндөө гэж айгүйх боддог байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг хүүхдүүдтэй бид нар чинь нөгөө үзээгүй юм үзүүлэхийг айгүй хүсдэг штеп. Гэтэл эхнэрүүдийн хувьд яадаг вэ гэхээр өөрийнхөө үзээгүй юмыг охиндоо үзүүлэхийг хүсэж байгаа л нэг илрэл гэсэн үг. Тэгэхээр хажуудаа байгаа гэргийдээ бас нэг асуугаад үзээрэй. Хоёулаа хамтдаа нэг сайхан баяраа тэмдэглэх үү? Хоёулаа хамтдаа нэг байх аз жаргалтай хорон мөчөө хоёулахнаа нэг өнгөрүүлээ л та гэдэг асуултыг хэдэн настай байсан ч гэсэндээ хамаагүй асуул та. Гэт одоо дуудаг нэр нь манай найз өхөн тэр гэдэг мэддэг байснаа. Гинт
эхнэр гэд нэг өдрөл өөрчилдөг энэ үйл явдал чинь өөрөө аюу гоё л доо. Маш гоё. За ингээд өнөөдрийн том өрөө маань энд хүрээд жаргаж байна. За бүр тэгэж ярил заавал хорим хийх ёстой гэдгээс чи дахиад урваад 56% нь тийм, Маягл 44% нь өгөө гэдэг сонголтыг чинь сайхнаа бүр гоё комеди хийсэн. Хоримоо хиймээр санагдчихсан Тийм гэсэн ээ. байна. Манай сайхнаа айгүй зөв ойлгосон байна. Ер нь гэхдээ өнөөдрийн гол яг дүгнэлт хэлж байгаа агуулга бид нар хоримыг хийх мэдээж хэрэгтэй. А гэхдээ нэг флекс чинь гайхуулсан хэлбэрээр биш. Олон төмний өмнө өөрсдөө гэрчилж те сайн нөлөө үзүүлэх гэж болсон гэж өөрсдөө ирээдүйн амьдралд хүчийг өгөх гэж байгаа юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Ийм За. зорилгоор хийгээсэй гэж хүсэж байна. Ааха. За баярлалаа. Ингээд том өрөөнд Баярлалаа. ярьсан өнөөдрийн сэдвийг та ч гэсэн том өрөөнд заавал ярих нэг сэдвтэй болсон байхаа гэж бодож байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаад бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Мөнгө хөрмөө хийгээрэй. Алтан хөрмөө хийгээрэй. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За яста би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.